Hi guys. Өнөөдрийнхөө бичлэгээрээ би Tower тоглолоо. За би нэг Tower тоглож чаддгүй учраас манайхан ойлгоорой. Амар их унтсан. Дээрээс нь миний утас гацаад байсан учраас ингээд бүр амар алдаад ингээд унтсан байгаа. За тэгээ ерөнхийдөө бол би бас ханаад урсан байгаа болохоор ингээд ханаалгах бүртээ ингээд унаад ийсэн. Тийм учраас ингээд амар их унтсан учраас та нар ингээд намайг ойлгоно үзье. Би энэ дээр яг гэж гарсан бэ гэхээр замаа харах гэж гарсан. За тэгээд ерөнхийдөө бол нэг тиймэрхүү юм байна гэсэн баримжаа авсан учраас би явсан. За тэгээ ерөнхийдөө ярих юм олддоггүй. Ямар ч тач амар л унтсан. Би өнөө Tower тоглодгүй учраас моби тоглодог учраас нэг их Tower-ыг бол нэг сэн тоглож чаддаггүй. Сонирхдаггүй гэсэн үг. Тэгээд жоохон моби тоглодог. За тэгээ ерөнхийдөө бол дараагийн бичлэг дээр манай дүү тоглох болно. Тэгээ би дуу оруулах болно. Яагаад гэвэл манай дүү чинь жоохон бохгүй тоглож чаддаг. Хэрний дуу оруулах чадахгүй. Яагаад гэвэл юу ярихаа мэддэггүй. Тэгээ би юу зааж өгье гэхээр тэгээ мат ерөөсөө хийж чадахгүй учраас нэг бичлэгээ бараг цаг дуу оруулах юм шиг байна. Тийм учраас манай дүү тоглоод би дуу оруулахаар болсон. За тэгээд энд амар сонин ингээ утас гацаад юу яагаад байсан? Ийм болцсон байсан юм уу? Тэгээд би юу яасан? Кадлсан. Бичлэгээ зогсоосон. Бичлэгээ зогсоогоод тэгээ явсан байгаа. Тэг манайхан түрүүс хоолоо хийж идчихэд тэгээ байж гинэ. Тэгээд нойр хүрээд байхгүй юу? Хоолоо идсний дараа ингээд нойр хүрээд идэж чинь яг тийм байхгүй. Тэгээд би бүр өдөр хийсэн энэ бичлэгээ. Өдөр би энэ бичлэгээ ингээд тоглоод өчигдөр юм байна. Өчигдөр би энэ бичлэгээ тоглоод ингээд дуу оруулах гэсэн боловч орой болсон байсан учраас чанга гарч чадахгүйсэн. Тэгээд дээрээс нь би бүр ингээд амар ханиалгаад имээ уугаагүй амар ханиалгаад байсан учраас танд бичлэг хүргэж чадхааргүй болсон. Дуу оруулах чадхааргүй болсон учраас би маргааш нь өдөр хий гэж бодсон байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ингээд өдөр хий гэсэн чинь яасан гээч би ингээд хамаг ингээд баг ингээд дуу оруулаад дуусчихсан чинь би бүх дуу оруулсан бүгднийг устгайцсан. Тэгээд би жоохон шантраад жоохон өөр үрээд тэгээд би жоохон байж байгаа хий гэж бодож байгаа. 2-3 цаг болчихжээ. Тэгээд намайг уучлаарай. Тэгээд би одоо нэг юм доктортай суугаад дуу оруулж гин. Манай дүү яг энэ бичлэгийн дээр дуу оруулах гэж нэлээд үзсэн. Тэгээд чадахгүй болохоор би ингээд өөр ингээд дуу оруулж гинэ. Тэгээд дараагийн бичлэгэн дээр манай дүү тоглох болно. Тэгээд би дуу оруулнаа. Тэгээд би яг дүүгийн бичлэгэн дээр дуу оруулахдаа би ингэсэн тэгсэн гэж яриад иж магадгүй. Тэхгүй байхаа хичээн. За тэгээд ягаад гэвэл би дандаа тоглоод би ингээд унтсан би ингэсэн гэж ярьж байгаа штэ. Тийм учраас би ингээд би унтсан ингэсэн гэж яриад иж магадгүй шүү. Тийм учраас та нар маань ойлгоорой. Дараагийн бичлэгэн дээр манай дүү тоглох. Учраас та нар маань тухлан суугаад таалан сойрхоорой. Тэгээ манай дүү ер нь бол PUBG, stand up тэгээд энэ Roblox-тойгоо бүх тоглоомуудыг мундаг тоглодог. Надаас илүү тоглодог гэж боддоо. Гэхдээ 5 настай болохоор тоглож чадахгүй байх гэсэн чинь бүр надаас илүү тоглодог. Тийм учраас гэхдээ дараагийн бичлэгэн дээр жоохон унаад иж магадгүй байх. Унахгүй ч иж магадгүй. Тэр надад ярих юм болдгоо.
сар амралт гэж 3 хоног амардаг юм билээ шүү дээ. Тэгээд амралт хараад тэгээд бид 8 амарна. Тийм учраас урт амарна. 3 хоног амархыг бодвол урт амарна. Тэгээд та нар цагаан сарын цуглуулсан мөнгөө юунд өрөхөө шийдсэн бэ? Би бол шийдэг байгаа, юунд өрөхөө шийдэг байгаа. Гэхдээ би ингээ өөртөө хэрэгтэй юмд өрнө. Чихэр бичээнд өрөхгүй. Би өөртөө хэрэгтэй өөр юмд ашиглана гэж бодож байгаа. Тэгээ ерөнхийдөө би цагаан сараар хамгийн ихтэй гэхэд 50,000 төгрөг цуглуулдаг байхгүй юу? Тэгээд хамгийн бага гэхэд 30,000 төгрөг цуглуулдаг байхгүй юу? Өмнө нь бол 20,000 төгрөг цуглуулжсэн. 20,000 төгрөг цуглуулахаар чинь хэдэн айлд орсон гэж та нар үзчихин. 4 айлд орсон. Ягаад гэвэл нэг айл нь дандаа 5,000 өгдөг байхгүй юу? Ингээд миний насны хүүхдэд 5,000 төгрөг өгдөг. Тэгээд 4 айлд хоор чинь 20,000 төгрөг болж байгаа зү. Тийм учраас амар бага мөнгө олдог. Тэгээ ингээд цагаан сар ирэнгүүт тэгээ хамгийн анхны айлдаа ингээд хэсгэл оронгууд алтан мөнгө цуглуулсан бол гэдэг тий. Цуглуулах гэдээ орж яхад. Тэгээ амар санагдаад байдаг. Тэг мэдгүй л ахал та ингээд анхны ингээд айл гэдгийг мэдгүй л ахал та. Тэгээ цагаан сараар ерөнхийдөө бол нэг 4-5 айлаар урдаг байхгүй манайх. Тэгээд манайхт ерөнхийдөө бол одоо манай нэг насны дээр хүрэх юм бол 10k болно. Тэгээд 10k болгоод тэгээд манай нэг шиг болгоо 4 айлд оронгууд 40,000 төгрөг гэсэн үг байхгүй юу? Даблчж байгаа зү. Лайк, subscribe дараад өгөөрэй.